ерөнхийдөө дандаа гадагшаага явдаг энэ хүн Монгол руу явж байгаа бас энэ хүн. Эндээсээ нөгөө нэг гадагшаага авах юм. За тэгээд gelen ürünler burada sevkiyata hazırlanıyor. Ülke ülke ayrılarak karışıklık olmaması adına hepsi ayrı şekilde paletlenip ambalajlanıyor. Kosova örneği, Romanya, İngiltere, farklı ülkeler dünyanın 60'tan fazla ülkesine ihracat yapıyoruz aynı zamanda. Энэ болохоор ингээд яг үйлдвэр одоо энэ хажууд үйлдвэр нэж эндээс яг гараад бэлэн болсон бүтээгдэхүүнүүд одоо нэг ачигтлал бэлэн болсон гэсэн. Тэгээ ингээд уус усаар нь ялгаад тавьчихсан юм ингээд одоо бодоод. Одоо энэ чинь Англи руу явах. За тэр нь Румын руу явах, Косово руу явах гэдэг ер нь дэлхийн 60-аас дээш орн руу бид ингээд юу явуулдаг гинэ. Экспортер явуулдаг гинэ. Шүрээ даамын. Энэ чинь Катар руу явах юм байна. Romanya var, Katar var, Bu mesela bizim dökme ambalajımız, toz ürünler için. Krem şanti, kek karışımları, bu ambalajı da kullanıyoruz. Энэ болохоор нутаг доо тоос юу бүтээгдэхүүнээ яадаг тавны юм байна да. Одоо крем, янз бүрийн нөө микс бэлтцүүд шүү дээ тий. Тэднийг тавдаг тавна. Яг энэ брауни бэлтцээ Bu жишээ 10 маань kiloluk ambalaj. 10 кг-аас авдаг юм байна. Mesela brownie ürünü. Энэ одоо манай Монгол очдог үү? Авдаг юмны үйлдвэрээр нэрээд байна. Би бас зөөдөг юмны үйлдвэрээр гэж байна. Энэ нөгөө тэгээд энэ нөгөө чимэглэлийн соус гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь ингээ Пакистан руу яваад тэгээд бэлтцсэн байна. чимэглэлийн сон. Тий. Одоо энэ хэсэг болох ингээ чеклсэн байдаг. Тий, энэ Одоо энэ шоколадтай дотор гэсэн. энэ байгаа гэсэн үг. Sıvıya gider mi? 1 кг-аас авлагатай. Sıvıya göre ben gidiyorum. Tamam. Одоо энэ нөгөө өнгөхгүй гэсэн нөгөө тэгээд тэр жимс гэх нь болдог. Энэ чинь Англи руу явах юм байна. Bu mesela United Kingdom, İngiltere Тий, sevkiyatı. Британь руу явна гэдэг. Böyle sıvı bölümünden başlayabiliriz. Энэ англи болохоор Burası sıvı üretim kısmı. Jöleler, soslar, pasta katkı maddesi, efendim söyleyeyim ganajlar, çikolatalar, bitter çikolatalı ganajlar burada üretiliyor. энэ доторх нь болохоор одоо шингэн бүтээгдэхүүнтэй гитар нуур одоо янз бүрийн бүрч мөрч соус моус тий. Burada Şimdi bir şey başka. içeride resim çekmek yasak, resim ve video yasak içeride. Энэ дотор болохоор одоо нэг зураг авах гэдэг хоригдсон. Одоо энэ Стамбулд яг төвд болохоор сурталчилгаан шинжилгээний хөлөөлөн байдаг гинэ. Одоо тэгээд юм хөдөлгөөнгүй та гурилд хүрсэн тийм нэмэлт гэдэг байгаа шүү дээ тий. Гэх юм уу тэр яг ингээд цаанаас ингээд аль нэг усаас тийм хүсэлт орж ирэх юм бол одоо тодорхой усны дээр бас тийм хоо хэмжээ байх хэрэгтэй гэдэг. Одоо хэдэн тонн бид нар одоо нэг жил хичнээн тонныг мэднэ гэх юм уу. Тэрнийсэн дагуу хүсэлтийг яваад судалгаа шинжилгээ хүрээлэнд одоо ингээд боловсруулж бэлддэг гинэ. Ямар ч бүтээгдэхүүн одоо ингээд кремээ илүү жоохон марх энийг жоохон бүтгэн крем болмоор байна. Сүүн крем одоо жинхэнэ крем болмоор тэрний дагуу ингээд судалгаа хийж байгаа тэгэж болдог гэж. Şimdi mesela 100 ton teyidi şimdi verin, yarın hemen glutensiz çalışmasını başlatalım yani anlatabiliyor muyum? Hani örneğin bir proje oluşturulması lazım. Ondan sonra gereken her şey Ar-Ge tarafından geliştiriliyor. Юу гэж байгаа 10 тонн, 20 тонн ч юм уу 50 тонн ингээд хэмжээнд ингээд юу захиалж штэ тий. Тэнгүүд ингээд маргааш тасан шууд ингээд тийм тэрийг төсөл болгоод тэгээ яг тэрэн дээр судалгааны хүрээлэн дээр ингээд юу болдог гинэ. Одоо тэрэн зориулсан яг тийм хэрэгчдийн одоо нийцсэн тийм бүтээгдэхүүнтэй хүсэлтийн дагуу юу. Var mıdır başka soru? Өөр асуух юм байна. Ингээд яаж бэлдэж болдог гинэ. Энэ одоо чинь манай бафет. Şöyle bir şey söyleyeyim. Bizim şeker hamurunu kesinlikle ısıtmanıza gerek yok. Hiçbir şekilde mikrodalgada ya da herhangi bir şeyle sadece sertleştiyse bile elimizle biraz sert yoğurmamız yeterli olacak. Hiçbir cihaza ihtiyaç duymadan elimizle bile istediğiniz şekli verebilirsiniz.
Одоо энэ хондоос болохоор ямар хатуу байсан гэсэн ямар нэгэн тийм одоо хатаач ч юм уу багс мото гэж яаш гараараа гэж жоох яач зөвлөдрөө тэгээд үүнд орж ямар шийдвэр гаргаж болох юм бэ? Kesinlikle kırılma vesaire sarkma hiçbir şey olmayacaktır ısıtmadığınız sürece. Çünkü amaç da bu. Yani herhangi bir alet olmadan şeker hamurunu kullanılamaz hale getirebilmek ve performansını kaybetmemek. Энэ ингээд гараар яхад ямар шийдвэртэй болно. Тэгээд одоо нэг тооч нэг хэсэг хэсгаад ингээд битрээд тий.